За энэ өдрийн мэндийг хүргэе эрхэм мөндөд группийн гишүүдтэй, христчин эцэг эхчүүдтэй. За бид нар эхлэл номноос цувралаар хүүхдийн талаар суралцаад явж байгаа. За энэс өмнө эхлэл 24-р бүлэг дээр хамгийн сүүлийн хичээл маань эхлэл 23 дээр тэ Сара хэрхэн нас барж Авраам анхны газрыг хэрхэн худалдаж авсан талаар гарсан бол 24-р бүлэг дээр Авраам маань сүүлийн 2 том ажлын нэг нь болохоор газар худалдаж авах, тэгээд нөгөөх нь болохоор ирээдүйн бэр болох Ребекаг хэрхэн сонгож авч хүүтэй эхнэр болгож өгсөн энэ түүх гарч байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор эхнэр ба нөхрөө ханаа яаж сонгох вэ гэдэг хичээл өмнө нь заагдсан байсан учраас тэр хичээлээ бас группт оруулсан. Та бүхэн сонссон байх. Хэрвээ хараахан сонсоогүй бол бас нөхөд сонсоорой. Тэгээ эхлэл 25 дугаар бүлэг дээр Авраамын маань амьдралын сүүлийн хэсгүүдийн талаар гарч байгаа. За Авраам маань дахиад Кетура гэх эмэгтэйтэй гэрлэж 6 хүүхэдтэй болсон боловч хүүгээсээ тэднийг тусгаарлаж хол явуулж нүүлгэж Исаак гэрээний үргэлжлэл болсон Исаакийг хэрхэн хамгаалсан талаар гарч байгаа. За тэгээд Авраамыг өөд болох үед түүнийг Исаак, Ишмаил 2 хүн хамтдаа оршуулж бас Авраамын өвлийн үеэр бас 2 хүн хоорондоо хэрхэн нэгдэж гэр бүлийн нэгдэл сэргэж байгаа талаар бас гарч байгаамаа. За тэгээд 25:11-ийг харах юм бол Авраамыг өөд болсны хойно түүний хүү Исаакийг бурхан өрөөж Исаак Бээр Лахайрон хавцаа нутаглан суух болвоо гэж. За тэгээд энэ ингээд жоохон хэсэг гарч байгаа боловч бид нэг зүйлийг харах юм бол Авраам 75 наснда бурханаар дуудагдаж тэгээд газар нутгийг өвлүүлэн ерөөлийн үндэс болгоно гэсэн тэр бурханы амлалтыг хэрхэн насан туршдаа харж итгэсээр байгаад өгч байгаа талаар бас энэ итгэлээ харуулж газар бас анхны тэр газрыг худалдаж авч хүү Исаакийнхаа ирээдүйд нь бэлтгэж түүний эхнэрийг маш болгоомжтой анхаарал болгоомжтойгоор сонгож байгаа. За мөн хүүгийнхээ ирээдүйг бас хамгаалж ирээдүйн гэр бүлийн зөрчлөөс хамгаалж Кетурагаас төрсэн хүүхдүүдээ бас хэрхэн холдуулан дорн зүг рүү нүүлгэж явуулж байгаа. Энэ зүйлийг харах юм бол хүү Исаакаа хэрхэн яаж хамгаалж түүний орчныг хүрээллийг нь бэлтэж байгааг бид нар бас харж болно. За хэрвээ эхлэл 14-р бүлгээс харах юм бол Авраам маань Лотыг аврахаар тэр дайнд явахдаа гэрт нь төрж бэлтгэгдсэн 318 хүнийг авч явж хэрхэн бурхны тусламжтайгаар ялалт байгуулсан талаар бас бид нар үзсэн байгаа. За тэгэхээр энэ бүгдээс харах юм бол бид нар үр хүүхдүүдтэй итгэлээ өвлүүлэх чухлаас гадна бас ирээдүйн хань ижлийг нь бэлтгэх мөн найз нөхөд болон хүрээллийг нь итгэгч болгож бэлтгэх нь ямар чухал болох талаар бас энэ Библиэлд ингэж Библиэс бид нар суралцаж болно. Тэгэхээр таны хувьд магадгүй та мэдээж өөрийнхөө хүүхдүүдийг бас цуглаанд хамруулдаг бах. Ер нь Монголын маань гэхдээ энэ сүүлийн үеийг харах юм бол цуглаантай холбоотой зөвшөөрлөөс шалтгаалаад бас хүүхдүүдэд эцэг их асран хамгаалагчийн зөвшөөрлгүйгээр сайн мэдээ тарааж болохгүй гэсэн тэр хуулиас шалтгаалаад хүүхдийн цуглаанууд маань зарим газараа хийгдэхгүй байна. За тэгээд бас цуглаанууд маань зөвшөөрөл байхгүй бол айлуудаар хийгдгээс өөр аргагүй ийм байдалд хүрч байна. Тэгэхээр хэдийгээр яг нөхцөл байдал ийм байгаа боловч бас бид нар үргэлжлүүлэн хүүхдүүдэд тасгалжуулах гарцуудыг бид нар олох хэрэгтэй байгаа. Тэгэхээр би та бүхэнд ийм гарц байгаа шүү гэж бас танилцуулахыг хүсэж байна. Тэгээд СЭВ байгууллага маань айлд явагддаг сайн мэдээний клуб гэдэг үйлчлэл байдаг. За энэ үйлчлэл маань яах вэ гэх юм бол танай гэр бүлд очиод яг хүүхдийн байгаа газар ингэж гэр бүлд очиод тэр гэр бүлийн хүүхдүүдийн найзуудын ураад бас хөршигнө хүүхдүүдийг ураад хүүхдийн цуглааны хөтөлбөрийг хүүхдэд зориулсан тэр хөтөлбөрийг 7 хоногт нэг удаа нэг цагаар ингэж явуулдаг ийм хөтөлбөр байгаа. Тэгэхээр та заавал хүүхдийн багш байх албагүй. Танай хүүхдийн цуглаан байхгүй байсан ч гэсэн ингээд та хүүхдийн үйлчлэлийг тасалдуулахгүйгээр явуулах юм боломжтой байдаг. За та өөрийнхөө
гэрийг хэрэглүүлээд гэрийн эзэн болж болно. За манайхаас бэлтгэгдсэн багш нар очоод энэ сайн мэдээний клубыг танай гэр бүлд явуулж болно. Тэгэхээр гэрийн эзний үүрэг юу вэ гэх юм бол хүүхдүүдэд цуглуулад бэлтгэсэн байх гэр орноо бас энэ хөтөлбөрт зориулаад бэлдэж өгөх тий. Таавчлаарай. За тэгээд тэр сайн мэдээний клуб тасралтгүй явагдах боломжийг нь бас нээж өгөх юм байгаа. За тэгээд та өөрөө бас нэгэнт христчин эцэг их учраас бид нар бас хүүхдийн цуглаан, хүүхдийн багш нараас гадна бид нар гэр бүлийн одоо хүүхдүүдтэйгээ хамт гэр бүлийн мөргөл хийж хүүхдүүдтэй өөрөө одоо Бурхны үгийг дамжуулж чаддаг, өөрөө тэднэрт зааж чаддаг ийм байх хэрэгтэй байгаа. Бурхны тушаалын дагуу Библиэлд өгсөн Бурхны тушаалын дагуу. Тэгэхээр танд одоо мэдгүй чадахгүй зүйл олон байх боловч бид нар танд гэртээ клуб явуулах чинь тэ хүүхдүүдтэй болон хүүхдүүдийнхээ найзуудыг цуглуулад ингэж гэртээ хөтөлбөр хийх чинь бид нар бүх талаар туслах болно. За багш нар явуулахаас гадна бас материалын бас үнэгүй өгч ингэж тэ танад клуб явагдах боломжийг нээж болно. Энэ сайн мэдээний клубыг эхлэхийн тулд өмнө нь бас хүүхдүүдтэй сайн мэдээ тараах хөтөлбөрийг одоо Christmas клубээр дамжуулан хийж болдог. Энэ Christmas клубыг бас та бүхэндээ танилцуулахыг хүсэж байгаа. За энэ Christmas клуб бол Christmas баяраас өмнө танай гэрт одоо явагдах 1 цагийн хөтөлбөр байгаа. За тэгэхээр манайх хүүхдийн цуглааны багш нарт зориулаад бас хүүхдийн төлөө үйлчлэхээр бие өргөсөн сайн дурынхын дунд сургалт явуулаад за тэд нар маань хөтөлбөрөө хараад материалаа бэлдээд өөрсдийгөө бэлдээд тэгээд айлуудаар дамжиж явдаг байгаа. Хэрвээ ингээд тэ та бүхэн гэр бүлдээ хийлэгмээр байна гэд ингээд уурах юм бол танай гэр бүлд тэ одоо бэлтгэгдсэн баг очоод 1 цагийн хөтөлбөр явуулчих болно. За гэрээ эзний үүрэг юу байх вэ гэх юм бол бидраас урилга аваад за урилгаа хэвлж бэлдээд хүүхдүүдтэй өгөөд хүүхдүүд чинь найзуудаа болон хөршийнхөө хүүхдүүд тэр урилгыг тараагаад тухайн яг хөтөлбөр тавлагдсан тэр цаг өдөр хүүхдүүдэд цуглуулсан байна. Гэрээ одоо Christmas баяр зориулаад тийм ээ шинэ жил маягаар ингээд гэрээ чимгэлсэн байна. Та хүүхдүүдэд зориулаад хөнгөө ус бэлдэж болно. Бас хүүхдүүдэд зориулаад бас бэлэг бас бэлдэж болно. За мөн торт бэлдэж болно. Тэгээ аль нэг нь боломжтойгоо ингээ өөрсдийнхөө боломжинд тааруулаад ингэж бэлтгэсэн байхад болно. Тэгээ манайхаас баг очоод хүүхдүүдэд сайн мэдээ тараах 1 цагийн хөтөлбөр ингэж хийн. За энэ хөтөлбөрт маань одоо шинэ магтандуу тэгээд Christmas баярын утга учирыг тайлбарлсан түүх, ишлэл цээжлүүлэх, тоглоом тоглуулах, гар урлал хийх ийм цагууд багтдаг байгаа. За тэгээ бид нар айлуудаас айлуудын захиалгууд ингээд аваад эхэлсэн байгаа. Тэгээд энэ маань төлбөртэй юу гэвэл төлбөргүй. Харин та бүхэн хүүхдэд сайн мэдээ тараах бидний үйлчлэл зориулаад талархлын одоо сайн дурын өргөл өргөж болно. За тэгэхээр би та бүхэнд ингээд тэ ингээд ерөөдөө Монголын нөхцөл хэцүүхэн байгаа ч гэсэн хүүхдийн цуглаанаа тасралтгүйгээр бас хүүхдүүдтэй Бурхны талаар ингээд тасралтгүйгээр заах юм боломж үе таалгыг бас санал болгож байгаамаа. Тэгэхээр энэ Christmas клуб нэгэнт хийгдсэн бол 1 сард бид нар онлайнаар багш нарт зориулсан сургалт явуулна. За тэгээд тэр сургалтанд та өөрөө одоо онлайнаар сууж болно. Энэ маань оройн цагаар явагддаг байгаа. За тэгээд өөрөө сургалтанд сууж болно. Боломжгүй гэх юм бол манайхаас багш нартай холбогдоод за тэгээд 1 сарын тэр сургалтын дараагаар сайн мэдээний клуб танай гэрт эхлэх боломжтой. Тэгэхээр энэ сайн мэдээний клубын давуу тал нь юу вэ гэх юм бол танай хөршийн хүүхдүүд одоо танай байрны хүүхдүүд, танай хүүхдүүдтэй одоо байрныхаа гадаа тоглодог тэр хүүхдүүд христчин болох боломжтой. Хүүхдүүдийн чинь найзууд христчин болох боломжтой. Ерөнхийдөө л яг энэ Авраамийн амьдрал шиг тийм ээ одоо өөрийнхөө үр хүүхдүүдэд итгэлээ өвлүүлэхийн тулд одоо Бурханд итгэх тэр боломж үе таалгыг нээж бас тэрний тэр христчин орчныг цаашаа итгэлээ хамгаалаад явах тэр орчныг бэлдэж өгөхийн тулд түүний хийж байгаа зүйл Библиэс одоо уламжлалтай, Библиэс улбаатайгаар бас бид нар энэ зүйлийг хийж байгаамаа. За тэгэхээр манай энэ группийн эцэг эхчүүд дундаас бас гэртээ энэ сайн мэдээний клубыг явуулахыг хүсэж байгаа. Гэртээ Christmas клуб явуулахыг хүсэж байгаа тэр эцэг эхчүүд байвал надтай болон
Тэгээ манай байгууллагатай ингэж холбогдож болно. Тэгээ миний утас болохоор 96156673 манай байгууллагын пэйж хуудас нь CEF of Mongolia гэд пэйж хуудас байгаа. Тэн дээр ч гэсэн бас та очиод харах юм бол зарууд байгаа, зарлалууд байгаа. Тэгээ бид нэр та бүхэнтэй хамтарч ажиллахдаа баяртай байх болно. За бидний зорилго бол Монголын бүх хүүхдүүдэд сайн мэдээг тараах. Хэдийгээр ингээд те сүм чуулгануудад хүүхдүүдэд шинээр ингэж сайн мэдээ тараах үйлчлэлүүд бас тийм ч явагдахгүй байгаа боловч одоо бид нар нөхцөл байдлаас үл хамааран хүүхдүүдэд сайн мэдээ тараахын үйлчлэлээ бид нар хийсээр байх болно. Энэ бол Бурхны хүсэл. Нэг хүүхэд ч гэсэн аврал авахгүй үлдэх нь Бурхны хүсэл биш гэж Матай 18:14 дээр хэлсэн байдаг. Монголын бүх хүүхдүүд сайн мэдээ сонсож итгэж хүлээн авч аврагдах юм бол Монгол улс бол хамгийн ирээдүйтэй болох болно гэсэн энэ миний итгэл найдвар байгаа. Тэгэхээр хамтдаа Монголынхаа бүх хүүхдүүдэд хүрэхийн тулд хүүхдүүдээ өөрийнхөө хүүхдүүдэд итгэлээ өвлүүлэхээс гадна хүүхдүүдийнхээ найзуудад сайн мэдээ тарааж тэднэрт хүрэхийн тулд бүгдээрээ хамтарч ажиллая. Тэгээ та бүхэн маань бүгдээрээ тий Монголд байгаа бүхий л христчин гэр бүлүүд маань бүгдээрээ бас тэр сүнсний Авраам эцгүүд байх болно гэж өрөөж байна. За тэгээ та бүхэндээ уулзсандаа баяртай байна. Тэгээд боломжийн хувьд бас өмнөх хичээлүүдээ нөхөж үзээд за тэгээд YouTube хуудсан дээрээ subscribe хийгээд дараад яваарай. Тэгээд хэрвээ тодорхой тоо хэмжээнд хүрэх юм бол YouTube дээр удахгүй лайв хийх боломжтой болох учраас бас та бүхэн маань дэмжиж өгөөрэй. Бас христчин эцэг эхчүүд рүүгээ найзууд руугаа сүм чуулганы группүүд рүүгээ бас шеэр хийж дамжуулж өгөөрэй. За баярлалаа.